Өвөрхангай аймаг нь Монгол орны төв зэгт оршдог 6 аймагтай хилдэг газар зүйн байршлын хувьд давуу талтай. Тиймээс Монгол Улсын засгийн газраас 12 хотыг хангаан болон баруун бүсийн тээвэр логистикийн төв болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд босоо хэвтэ тэнхлэгийн автоцом тавих 19 сумыг хатуу гучилттай автоцомоор холбох ажлуудыг эхлүүлээд байгаамаа. Өвөрхангай аймагт орон нутгийн болон улсын чанартай автоцомууд сүүлийн жилүүдэд бол төлхөө хийгдэж байгаа. За өнгөрсөн жилийн тухайд гэх юм бол Хужирт Батүлзий сумын автоцом шинээр ашиглалтанд орсон улсын комисс хүлээж авсан байгаа. Өөрөөр хэлбэл сум хоорондын автоцомаа гэсэн. За мөн улсын чанартай автоцомын бас бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ нь бол Өвөрхангай, Мандал, Говь Сөмбөр гэсэн ийм 3 аймгийг холбосон улсын чанартай автоцомын эхлэл тавигдсан. Онгийн гүрнээс Мандал аваа сум руу салсан 8 км автоцомын бүтээн байгуулалтын ажил бол хийгдсэн. За мөн Хужиртаас 12 чиглэлийн хатуу гучилтай автоцомын ажил хийгдээд явж байна. За өөрөөр хэлбэл 26 онд бол ажил нь үргэлжлээд энэ ондоо багтаагаад ашиглалтанд өгнө гэсэн ийм тооцоололтой ажил нь үргэлжлээ явж байна. Арвахэр сумыг Хужирт Батүлзий сумтай холбосноор орхны хөндий улаан цутгалан дөхөн хийд болон Арангаа чиглэлийн аялал жуулчлалыг дэмжсэн томоохон бүтээн байгуулалт болж байна. Мөн Тарагт уянга 9 зүйл сумыг улсын чанартай автоцомд холбоох, Арвахэр богд сумыг холбосон 170 км автоцомыг шинээр тавих ажлын төсөв хөрөнгийг шийдвэрлэн үнэлгээний ажлыг хийж байна. Одоогоор улсын чанартай автоцомд хатуу гучилттай замаар холбогдсон 6 сум, замын ажил нь эхэлсэн 5 сум, хатуу гучилттай замаар холбогдоогүй 8 сум байгаамаа. За шинэ замын бүтээн байгуулалтууд бас энэ жил эхлэхээр байгаа. Өөрөөр хэлбэл 10 30 ус богдын чиглэлд 170 орчим километр автоцомын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Аж ахуй нэгжийн шалгарсан гэрээгээ байгуулах шатндаа явж байна. Энэ жилийн тухайд бол улсын төсөв дээр 30 орчим тэрбум төгрөг тавигдсан ийм байдалтай байна. За энэ богд 30 чиглэлийн автоцом бол улсын стратегийн ач холбогдолтой босоо тэнхлэгийн автоцом. Өөрөөр хэлбэл шивэ хөрөн бомтоос хойшоо Оросын баг илэх бомт хүртэлх энэ автоцомын үргэлжил танаас болж ингэж өргөжих юм учиртай. Улсын болон орон нутгийн хатуу гучилттай зам тавихын эдийн засгийн идэвхжил нэмэгдэж дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих байгаль орчин дээлтэй бүтээн байгуулалт хийх тээвэрлэлтийн хугацааг богиносгох давуу талтай. Өвөрхангай аймагт инхүү томоохон автоцомуудыг тавихаас гадна өргөтгөл засварын ажлууд чийгдэнэ. Улаанбаатар Арвахэр Баян онгорыг холбосон улсын чанартай автоцомд засвар шинжилтийн ажил хийгдэхээр гэрээ байгуулжээ.